Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Физикийн багшийн олон багш маань. Өнөөдрийн хичээлийн сэдэв Ньютоны хөл. Ньютоны 1, 2, 3 дугаар хөл гэсэн 3 хөл байдаг. Энэ 3 хөлтэй өнөөдөр бүхэн танилцсанаа. За Ньютоны 1-р хууль. Хэрэв биед хүч үйлчлээгүй бол тэр бие тайван байна. Эсвэл шулуун замаар жигд хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Биед тайван байх ба шулуун жигд хөдөлж байх нь зарчим ялгаа байхгүй ба биед хүч үйлчлээгүй бол хөдөлгөөний анхны төлөв байдлаа хадгалдаг гэсэн. За жишээлбэл нэг жишээ авъя. За тайван байгаа вагон доторх ба шулуун жигд хөдөлж байгаа вагон дотор ширгээн дээр байгаа бөмбөгийн хооронд физикийн үүднээс ямар нэгэн ялгаа гарахгүй гэсэн. Хэрэв харилцан үйлчлэлийн хүчийг тооцохгүй бол биеуд өөрийн хурдаа хадгалах ба энэ чанарыг инерц гэж нэрлэдэг. За заримдаа Ньютоны 1-р хуулийг инерцийн хууль гэж нэрлэж буй. Ньютоны 1-р хуулийг математикаар илэрхийлж бичвэл F тэнцвүүдийг буюу гаднаас хүч үүслэхгүй бол тухайн бие хурдаа тогтмол хадгална гэсэн. За Ньютоны 2-р хууль. Биеийн хөдөлгөөний хурдтгал нь масс тогтмолын үед гаднаас үүслэх хүчинд шууд хүч тогтмол үед массаас уруу борснол хамааралтай буюу хурдтгалыг олбол F-ийг хуваах нь m болно гэсэн. За энэ биеийн хөдөлгөөний тэгшлэгийг Ньютоны 2-р хуулиар дарах байдлаар бичнэ. За Ньютоны 2-р хууль гэдэг бол F тэнцвүү ma гэсэн. За m бол биеийн масс, a бол уг биеийн олж авч байгаа хурдтгал. За дээрх илэрхийлэлээс биед үүслэх хүч нь биеийн массыг олж авч байгаа хурдтгалаар үржүүлсэн үр дүнтэй тэнцвүү болох нэ. За дараах зургийг ажиглая. За энэ зурган дээр цанаар болгож байгаа хүн байна. Энэ болгож байгаа хүний хурдтгалыг олохдоо хүчийг масс тарьцуулж болно гэсэн. За Ньютоны 3-р хууль. Нэг бие нөгөөдөө үйлчилж байвал нөгөөх нь түүнд бас үйлчлэнэ гэсэн. Хоёр бие нэг шулууны дагуу эсрэг чиглэсэн тэнцвүү хэмжээтэй хүчээр нэг нэгэндээ үйлчлэнэ. За үүнийг Ньютоны 3-р хууль гэж нэрлэнэ. Үндсэндээ F1 нь хасах F2-той тэнцвүү болчихно гэсэн. За эндээс бол хасах тэмдэгнээс бол байх шаардлага байхгүй. Хасах тэмдэг бол хөдөлгөөний эсрэг чиглэж байгааг илэрхийлж байгаа. За Ньютон туршлагын баримтуудыг нэгтгэн дүгнэж за энэ 3-р хууль бол гаргаж ирсэн байгаа. За жишээ нэг тэрэгэн дээр хүүхэд нөгөө тэрэгэн дээр ачаа тавина. За тэрэг бүрийг араас нь динамометрээр холбоод хүүхэд ачааг татахад хоёр тэрэг өөдөөсөө хэсэг зүр хөдлөө зогсно. Хоёр динамометрийн заалт ижилхэн байна. Энэ хүүхэд ачааг ямар хүчээр татна? Ачаа хүүхдийг мөн тийм хүчээр татдгийг харуулж байна гэсэн. Харин ачаатай хоёр тэргийг холбож F хүчээр татвал тэрэгнүүд хоорондоо үйлчилж байгаа хүч нь тэнцвүү гэсэн. За энэ зурган дээр харуулж байгаа нь хоёр хүүхэд өөдөөсөө таталцж байна. За баруун гарт тийш 150 ньютон хүчээр, зүүн гарт тийшээ бас 150 ньютон хүчээр таталж байна гэсэн. Үндсэндээ бол хүчний нийлбэр нь хоорондоо тэнцвүү болж байна гэсэн. За үүнийг Ньютоны 3-р хууль гэж нэрлэнэ. За нэг шулууны дагуу үйлчлэх хүчийг хэрхэн нэмэх вэ? Нэг чиглэлд байгаа хоёр хүчний нийлбэр нь чиглэлийн хувьд ижил бөгөөд хэмжээнд тус бүрийн хэмжээний нийлбэртэй тэнцвүү болдог. Нэг шулуунд эсрэг чиглэсэн хоёр хүчний нийлбэр хүчний хэмжээнд эдгээр хүчний зөрүүтэй тэнцвүү байх бөгөөд чиглэл нь их хэмжээтэй хүчний чиглэлтэй давхацдаг. За энэ дээр бол үндсэн үүсгэсэн хоёр хүчний нийлбэрийг
харуулсан байна. Нийлбэр хүчийг олохдоо за бидний өмнөх хичээл дээр үтсэн буюу параллелограмтай адилхан дүрсийг байгуулаад диагоналыг татна гэсэн. За энэ диагонал нь энэ өнцөг үүсгэсэн хоёр хүчний нийлбэр. За өнөөдрийн хичээл маань ингээд өндөрлөж байна. Та бүхэн гэрийн даалгавраа хэлээд бодлогоо бодоорой.